За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ гэдэг. Монгол Ундаа аймгийн гэмтэл үеийн мэдлэгийн эмч хүн байна. За гэмтлийн эмч болоод гэмтлийн чиглэлээр бол нэг 10 жил ажиллаж байна. За ерөнхийдөө бол одоо гэмтэл гэхээр гэмтлийн мэдлэгийн эмчдэр бол одоо гэмтэлтэй холбоотой бүхэл төрлийн хүмүүс ирж байгаа. Тэгэхдээ одоо бол өвдөгний одоо гэмтлийн талаар илүү төлхөө ярьж байгаа учраас за өвдөгний гэмтэл маань ихэвчлэн одоо спортын гэмтэл буюу одоо тэр дотор холбоос болон жиргэвчийн асуудал ихэвчлэн яригддаг. Мөн дээрээс нь одоо булууны дуун чонгоны булууны мөгөөсний гэмтэлүүд их яригддаг. За яг би дасан одоо остеоартрит буюу бид бүхний сайн мэддэг үеийн өрөөсөл энэ маань өөрөө өвдөгний дөрвөн зэрэг болж ангилагддаг. За тэгээд тухайн хүнээс хамаарат одоо 3-4 зэрэг юм уу эсвэл 2-ын А, Б тухайн хүний зөвөртөө хавсарж агаад энэ хүндийн зэргийг тодорхойлдог байгаа. За үүнийг тодорхойлохын тулд одоо үеийн өрн шинжилгээ хийгдэх, үеийн эрдэнэтгэн зураг авах. За үнэхээр одоо шаардлагатай гэвэл одоо цаашлаад MRI шинжилгээ, бодит үзлгүүдийг хавсарж агаад хүндийн зэргийг тодорхойлж эмчилгээний арга тактика гаргадаг байна. Үеийн шингэн гэдэг зүйл бол одоо үетэй болгонд бол үеийн шингэн тодорхой хэмжээнд агуулж идэг. За зарим нэг өндөр настай хүмүүс юм уу бие даасан системийн өвчтөй хүмүүс дээр эсвэл одоо яс сургалт янз бүрийн байдлаар кальцж явах одоо хатварх иймэрхүү байдлуудаас болоод баазар багасах тохиолдол бий. Гэхдээ ер нь үеийн шингэн барагтай тохиолдолд бол химийн хэмжээнд хадгалагдж идэг. Хүмүүсийг ингээд ажиллаад байхад бол ихэнх хүмүүс маань эрэхтэй юу гэж хэлдэг вэ гэхээр миний үеийн шингэн байхгүй болсон гэж хэлсэн гэж эрдэнэтгэн зураг барьчаад орж ирж хэлдэг. Тэр болгон бол үеийн шингэн гэдэг зүйл маань алга болоод байдаггүй. Ер нь бол маш ховор тохиолдолдод л одоо үеийн шингэн гэдэг зүйл алга болдгоо. Ер нь бол одоо үеийн шингэн байхгүй болсон гэж хэлж байгаа хүмүүсийн 90% нь бол ямар нэгэн асуудалгүй байдаг. Тэрнийгээ бол мэргэжлийн хэмжээнд хандаагүйгээс болоод буруу ойлголттой явах тохиолдол их байна. За ерөнхийдөө бол би одоо өвдөгний мэдлэгийн чиглэлээр илүү дагнж ажилладаг. За тэр утгаараа бол өвдөгний одоо өвчтөй хүмүүс бол маш их ирж байна. Тэгээд тэрэн дотор их залуугаас 40 хэдэн наснаас эхлээд үеийн өргөслүүд их үүсч байна. Энийг одоо буруу онцлуулаад явах тохиолдол байна. Эсвэл одоо болсон болоогүй янз бүрийн тариануудыг энэ тэнд хийлгэснээс болоод хөндрөх тохиолдол байна. Мэдээж хүмүүс өвдөд ирж байгаа энэ үед бол зөв нарийн мэргэжлийн эмчид хандаж хийлгэхгүйгээсээ болоод одоо үе маань бол дахин иргэн сэргэх боломжгүйгээр одоо хүндэрдэг байгаа. Тэгэхээр энийг тоохгүйгээр зарим нь бол залуучууд ялангуяа тоохгүй хайчихдаг. Тоохгүй хайснаас болоод тодорхой хугацааны дараа 1-2 жилийн дараанаас үеийн өргөслүүд дамжир хандлагатай болдог ч гэх юм уу. Жоохон настай болоод ирэхээр илүү их одоо тэрнийг үзүүлж ийн гэд харин ч бүр эсрэгээр нь бүр гэмтэх тохиолдлууд маш их. За манай Монгол Ундаа аймаг маань бол ард түмний дунд бол ерөнхийдөө Солонгос мужийн хамтарсан эмнэлэг дээр нь илүү хүмүүс мэддэг. Тэгээд гол одоо төвлөрч ажилладаг чиглэл маань бол гэмтлийн мэдлэгийн чиглэл Солонгос эмч нартай хамтарч Монгол эмч нар бас дангаараа гэж хагалгаа хийж ирсэн. Одоо Монголын олон мянган хүмүүст бол сайн дурын болоод одоо хагалгаа үүсдэг эмчилгээг бол хийж ирсэн байгаа. Манай эмнэлэг бол нэгдсэн эмнэлгийн статусаар ажиллаж байна. Гэмтлээс гадна одоо ерөнхий медицины чиглэл болон доктор, чих хамрах болон бүд хүүхэд гэх мэт маш олон чиглэлүүд байгаа. Тэгээд та бүхэн манай эмнэлгийг зорж чанартай онцлогоо эмчилгээг хийх гээд өргөл манай хаалга нээлттэй байгаа шүү.